Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт DD-шийн хэрэглэгчид, үзэгчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Та бүхэндээ би өнөөдөр DD-шийн шинэ төхөөрөмж болох дэвшилтэд 3.0 гэдэг төхөөрөмжийг та бүхэнд танилцуулах гэж байна. За DD-шийнхээ үнэнч хэрэглэгчдэд тэдний хүсэлтийн дагуу DD-шийн зүгээс энэхүү төхөөрөмжийг бас гаргасан байна. Энэхүү төхөөрөмж маань бол шинэлэг, загвартай, олон хуучин төхөөрөмжүүдээс илүү давуу талуудтай, ер нь олон давуу талуудтай юм байна. За тэгээд миний өмнө одоо дэвшилтэд 3.0 төхөөрөмж маань энд байна. Одоо бүгдээрээ задлж үзцгээе. Чухам ямар хуу болж өөрчлөгдсөн байна вэ? Харцгаая. За энэ гарын авлага байна. За гарын авлага бол тэр чигээрээ монгол хэл дээр, тайлбар бол монгол хэл дээр явагдана. За зэс нь монгол хэл дээр, удирдлага нь монгол хэл дээр. За энэ хүү бокс маань бол энд байна. Бокс маань ийм авсаархан, жижигхэн, ийм гоё өнгө зүстэй, хөнгөн болсон байна. За мэдээж доторх одоо бүх функцүүд нь бол шинжлэгдсэн байгаа. За энэ дээр юу байна вэ гэхээр за энэ HDMI оролт байна. Аналог оролт байна. Энэ. За удирдлага маань ийм хөнгөн шинэлэг болсон байна. За тэгэхээр энд нэг ийм холбогч зүйл байгаа. Та бүхэн яагаад ийм холбогч байгаа юм бэ гэж гайхаж байгаа бол манай DD-шийн хэрэглэгчид маань Монгол орны өнцөг булан бүрт зах хязгаар бүрт DD-шийн хэрэглэгчид байгаа. За тэгээд хөдөө орон нутгад байгаа манай малчин айл өрхүүд маань бол нүүдэл суудал хийж оторт туурт явах үедээ мэдээж хэрэг тог цахилгаангүй газраар байна. За тэр үедээ бол одоо аккумулятораа ингэж холбож ягаад ингээ сайхан DD-шээ үзгэнэ. За одоо харин бүгдээрээ DD-шийн дэвшилтэд 3.0 төхөөрөмжөө телевизэртэйгээ холбож байгаад бүгдээрээ үзцгээе. За ингээд төхөөрөмжөө холбочлоо. За одоо ингээд удирдлагынхаа цэс гэсэн товчон дээр дараад за тэгээд ингээд дотор нь сувгууд, кино, сан, шинэ кино гэдэг ингээд бичлэг, цаг агаар гэх зэрэг бүх зүйлсүүд гарч ирж байна. За кино үзье гэвэл жишээ нь ингээд кино саналууга орох нь байна. За тэгээд энэ одоо хамгийн их үзэлттэй байгаа кино, бүх кино, миний түрээсэлсэн одоо кино тийм ээ. За тэгээд Аз, Холливуд, хүүхдийн адал явдал гэдэг бүх кинонууд энд байна. Inside Out-ийн 2 дугаар анги гарч ирсэн байна. За трейлерыг үзэж болох юм байна. За ингээд шууд удирдлагын дээрээсээ эндээс ингээд түрээслээд үзэх боломжтой. За мөн дансаа шалгах нь байна. Хэрвээ та интернет толгдсон байгаа бол түрээслэх гэсэн товчон дээр шууд удирдлагаараа дараад түрээсэлж болох юм байна. Эсвэл та мессежээрээ холбогдоод энэхүү киног түрээслэн үзэх боломжтой юм байна. За дэвшилтэд 3.0 төхөөрөмжид маань бас нэгэн давуу тал байгаа нь бичлэг хийж болох ийм боломжтой. Жишээлх юм бол маргааш яг өглөө сагсан бөмбөгийн үнэхээр гайхалтай шилдэг NBA-ийн тоглолт болох гэж байлаа гэж бодъё. Та маргааш өглөө эрт ажилдаа явах учраас тэр тоглолтыг гэртээ суугаа үзэх боломжгүй. Хэрвээ тийм байгаа бол та бичлэг гэсэн товчон дээрээ дараад энэхүү одоо маргааш өглөө гарах тэрхүү тоглолтыг шууд бичээд авчирна гэсэн үг. Та маргааш орой гэртээ өрөөд ирэхэд тоглолтыг чинь бичээд авсан бэлэн байж байна гэсэн үг. Та тэр бичлэг дээрээ дахиж дараад явж ороод энэхүү нэвтрүүлгээ үзэх боломжтой. Ер нь өөр кино, мино бүх юм дээр шууд дамжуулалтан дээр ч гэсэн. За дэвшилтэд 3.0 төхөөрөмж дээр бас нэгэн одоо шинэлэг зүйл байгаа нь юу вэ гэх юм бол та үзэж байгаа нэвтрүүлэг киногоо паузлаад яг тухайн хэсэг дээр нь зогсоогоод та ариун цэврийн өрөө ч юм уу эсвэл галзуухныхаа өрөө рүү ороод тэндээ одоо хийх ёстой зүйлээ хийгээд хэсэг хугацааны дараагаар буцаж ирээд үргэлжлүүлээд пауз аваад нэвтрүүлгээ киногоо үргэлжлүүлэн үзэх боломжтой. За DD-шийн шинэ төхөөрөмжид маань бас нэгэн одоо давуу талтай зүйл нэмэгдсэн байгаа. За энэ бол цаг агаар гэсэн цэс байна. Цаг агаар гэсэн цэс рүү одоо бүгдээрээ орж үзэж байгаа та бүхэн танилцуулъя. За ингээд 21 аймаг маань дэлгэсэн дээр гарч ирсэн байна. Хэрвээ та Баян Өлгийн аймагт, за эсвэл Ар хангай аймагт, за эсвэл Дундгов аймагт амьдардаг бол Дундгов гэсэн энэхүү цэсээ дарангууд бүх сумдууд маань гараад ирнэ. Бүх сумдууд маань гараад ирнэ. За тэр дундаа Дундгов аймгийн та аль сумданд байгаа вэ гэхээр за Дэрэн суманд байгаа гэж бодъё. За тэгвэл ингээд Дэрэн гэдэг ингээд хадгалчихна гэсэн үг. За ингээд та нийтдээ 3 байршлыг сонгож хадгалах боломжтой.
Жишээлх юм бол дунд говийн дэрэнд та өөрөө амьдарч байгаа, ар хангаан цэцэрлэгт танай бас садангийн хүн амьдарч байгаа. Дээрээс нь танд бас Төв аймгийн одоо Жаргалантад ч юм уу бас нэг хүн чинь амьдарч байгаа бол энэ гурван байрлалыг та гуруулан ингээ хадгалчих юм бол өдөр бүр танд яг энэ гурван байрлалын тань цаг агаар болон гамшигт үйл явдал ямар нэгэн байдлаар салхи шуурга эрсдэлтэй юу байна вэ гэдгийг урьдчилан танд бол дэлгэрэнгүйгээр мэдээлэх юм байна. За дэлгэрэнгүйгээр яаж мэдээлэх вэ гэхээр за ингээд малчид иргэд тээвэрлэгчдийн анхаарал гэдэг ингээд жишээлх юм бол шорон шуурга шуурна. За ингээд энд бол одоо жишээ нь Улаанбаатар орчмоор бол ийм байх юм байна. Багнуур орчмоор ийм байх юм байна. Тэрэлж орчмоор ийм байх юм байна. За дунд говьд ийм байх юм байна. Ар хангаад ийм байх юм байна. Төв аймагт ийм байх юм байна гэдэг ингээд одоо таны цаг агаарын мэдээллийг бол дэлгэцэн дээрт нь гаргаж өгöd их юм байна. Дээрээс нь одоо хараа муутай хүмүүс байх юм бол заавал энэ бичгийг өөрөө унших гээд байх шаардлагагүй. Энэ өнцөгт нь бас тэмдэглэгээ байгаа. Та тэр тэмдэглэгийг дарж орсноор танаас нь одоо бэлдсэн цаг уурчийн дуу хоолоогоор нь сонсох боломжтой юм байна. Дидиш